Улсын Үлгий сумын ерөнхий боловсролын 4-р бүрэлдэхүүн сургуулийн 12-ийн А-ны суралцагч Төлөвгийн Алия байна. Өнөөдөр би сургуулийнхаа орчны охидын ариун цэврийн байгууламжийн талаар ярих болно. Манай сургууль нийт охидын 20 ариун цэврийн байгууламж болон 22 гуйгууртай байгаамаа. За мөн үүний нийт 17 ариун цэврийн байгууламж болон 20 гуйгуур болгороо одоогийн байдлаар ажиллаж байна. Сургуулийн хэмжээнээс хамаарч сурагчийн тоонд нийцсэн ариун цэврийн өрөөтэй байх хэрэгтэй. За мөн охид хөвгүүд зориулсан тустай ариун цэврийн байгууламжийн өрөөтэй болох цэцэрлэг өрөөтэй байх шаардлагатай хамаа. За тэгээд өвлийн үеэр бүлдэхгүй дулаан орчинд байх ёстой шүү. За жишээ авч үзвэл энэ ариун цэврийн байгууламж болохоор ажиллахгүй байна. Мөн ийм ч гэсэн. За энэ хоёр харин ажиллаж байна. За шийдэл энэ үеийн шийдэл болохоор огт тасахгүй байна. Ийм дандаа сарнаас гадна